аз жаргалын түлхүүр таны гарт байгаа. Таны үг яриа, үйл хөдөлгөөн, таны ойлголтол бүх юм шийдвэрлэн штэ. Тийм ээ, та хүнд яаж хандах уу? Тэр хүн танд л тэгж ханддаг байхгүй юу? Тийм болохоор бид нар амьдралыг сайхан байлгах, ямар үр дүнд хүрэх, жаргалын дунд амьдрах үстэй тийм ээ, хүнтэй, хайртай, дотн таалагдах тэгээд сайхан жаргалтай амьдрах бол бидний одоо хүсэл мөрөөдөл штэ. Энэ үүрэг хариуцлагыг таны гарт байна шүү. Та өөрөө тэр хүнд яаж хандах уу? Уян зөөлөн хандсан уу? Тэр хүнд хайрыг хүртээсэн үү? Энэ бол хамгийн гол асуудал юм л да, тийм ээ. Тэгээд одоо тэр хүнд та үнэхээр тийм зөөлөн дотн тэр хүнийг хайрлсан тийм болохдороо таны хүслийг тэр хүн биелүүлж өгдөг. Та зөөлөн аргыг хэрэглээд байвал тэр хүн хариуд нь таны хүсэж байгаа зүйлийг л биелүүлж өгдөг. Та атуурхаад байх юм бол тэр хүн эсрэг юм хийж өгнө ч гэдэг. Тийм ээ. Тийм болохдоор хамгийн гол асуудал хаана байна вэ? Та өөрт ч байгаа байхгүй юу? Жишээлээд аваад хэлэх юм бол одоо танай хань ижил одоо нэг орой ажилласаа буугаад ирэхдээ их оройтч л дээ, тийм ээ. Тэгвэл ороод ирвэл та зэмлүүл яах вэ? Танд эсэргүүцэл тавина, тийм ээ. Та хүрээд ороод ирэхэд би таныг их саналаа шүү, өөрөө чи их сансан, зүдэрсэн үү, ядарсан уу, үйлсэн үү, даарсан уу гэд маш их уян зөөлнөр хандах үед тэр хүн юу хөө? Тэр хүнээс итгэл одоо нийгэмсэн зөөлөн болол маш их баярлалаа штэ. Гадуур дотор бас яахын хэрэг тэрэггүй юм бодож явсан юм уу хийсэн бол тэр чигтээ уцтаад алга болно штэ. Тэгээд ингээд уян зөөлөн аргаар таны хүсэж байгаа зүйлийг тэр хүнээр хийж биелүүлж болно. Энийг их зөв ойлгох хэрэгтэй байгаа байхгүй юу? Би энд бас нэг зүйлийг хэлээ л дээ. Ер нь бол гэр бүлийн доторх зөрчил маргаантай их айлд гэрт бол хүүхдэн хүртэл илүү өвчлөдөг гэж байгаа байхгүй. Энэ судалгаанаас гарсан байдаг. Бас нэг судалгаагаар үзэхдээ бол одоо энэ нийгэмдэр амьдарч байгаа залуу одоо эдгээр насны усуудын сэтгэлийн дараас хаанаас ирнэгүй харин өөр зүйлээс ус ажил ч юм уу нийгмээс биш хамгийн гол сэтгэлийн даралт нь бол хань ижлээс нь ирдэг гэж байна шүү дээ. Тийм болохоор бид нар өөрийг нь тунгаан бодох хэрэгтэй. Бид нар энэ гэр бүлийг байгуулсан ба штэ аз жаргалын төлөө юм уу, зовлонгийн төлөө юм уу, сэтгэлийн даралтыг авахын төлөө юм уу? Энийг байнга өөрөөс асуух хэрэгтэй. Би хаана зогшгүйгээс болоод энэ гэрийн амьдрал ийм болж байна вэ гэд. Ингээд хоёр хүн өөрийгөө ингээд бодох юм бол за ингээд засаад ирэх юм бол алдаа руугаа засаад ирэх юм бол ингээд энэ гэр бүл сайхан байх болно. Тэгээд сайхан ярилцаад ойлголцоо тийм ээ. Ингэхдээ аз жаргалтай сайхан амьдрах үндэс суурьуд бүрэлдэж байгаа байхгүй юу. Их ухаалгаар энэ гэр бүлийг авч явах бол их чухал юм байгаа юм да.